Үүнийг өнөөдөр шийдэхийн тулд өнөөдөр шударга иргэдийн нэгдсэн эвсэл яах вэ гэхээр нэгд хэн нэгэн захиалгатай бүлэглэл ирээд өөрснийхөө улс төрчдийг тэгээд ард түмнийг хулигтаад хөрөнгө мөнгө тараагаад ингээд элбэдэд зохион байгуулад ингээд өөрснийхөө тэр бүлэглэлийн хүмүүсийг аваа явцдаг ийм нөхцөлийг өнөөдөр бол бид зогсооноо. Ингэж өнөөдөр шударга иргэдийн нэгдсэн эвсэл жинхэнэ ард түмний төлөөлөө Монголын төрд гаргах ийм л одоо улс төрийн хөдөлгөөн байх ёстой гэдэг энэ том зарчмыг бол бид хэрэгжүүлэхийн төлөө байна. Хийх ажил бол маш ойлгомжтой. Өнөөдөр ард түмний захиас даалгавар ерөөсөө өнөөдөр бид олон сайхан юм ярьж байна. Олон сайхан тоглолт зохион байгуулалт наадам хийж болно. Гэхдээ энэ бүхний цаана эцэст үндсэн үндэс бол өнөөдөр Монгол хүн Монгол газар шороондоо эзэн байж Монгол улсдаа сайхан амьдрах, баян амьдрах, баян Монголын бол баян Монгол хүн амьдрах ийм л ирээдүйг бид өнөөдөр хийх ёстой болоод. За, болгошондоо баярлалаа. Тэгээ энэ Сэрсэн Монгол гэдэг аян байгаа. Үнэхээр энэ 5 гишүүн бол ард түмэн олныг сэрээсэн. Нэгд сэрсэн тохиолдолд буцаад унтаж болохгүй шүү дээ. Тийм учраас энэ Сэрсэн Монгол аяныг Монгол улсын 21 аймаг 333 сум 155 хороогоор бүх иргэдтэйгээ ярьж Сэрсэн Монголоо бид танилцуулж яваа. Анхны уулзалт нь бид Уур хангаад өчигдөр уржигдөр хийсэн. Өнөөдөр энэ хоёр дахь уулзалтаа Баян-Онгор аймагт хийж байгаамаа. Тэгвэл Монголын ард түмэн бол одоо энийг бүгд ойлгож байгаа. Энэ хоёр нам бусад намууд одоо ингээл янз янзын байдлаар бас энэ 27-8 жил бол Монголын төрд шуургаж нэлээд юм идэж явуулаа л да. Энэ яасан чаддаггүй, хаандаггүй. Эднийг би боддгийн хүн төрлөخت нэг л юм бодмоор байгаа энэ хүмүүс. Дэлхий бурхан Ингээс бид эрэхтэй нөхцөл ирсэн юм аа. Нөхцөл буцна. Одоо энэ тэр баяр Санжийн баяр Бадамжуна элбэгдэр энэ бүх хүмүүсийн идэж уусан юм. Эд одоо хорвоогийн жамаар нэг буцна л да. Энэ хөрөнгө яаж авчих вэ? Яаж буцахтаа авч явах юм бол да. Тэрний ийм хэмжээнд ойлгодгүй улсууд өнөөдөр Монголын төрийг бол бузарлаа. Арчаас намын бас ууган гişүн хөө. За тэгээд бид нэр арчаас намад одоо өвдөгч гарan Ахмад гişүн гарын усгийн зураад эсэргүүцэлээр хэлж байсан. Энэ болд хугацаанд тэрэг энийг бас үзэж мэдсэн байх. Тэр эсэргүүцчээс улсууд энийг. За тэгээд та нарыг ажилдаа хямжилт олж хэлсэн үгэндээ үнэн шударга байж энэ Монголыг өргөө Монгол байлгаж шударгын туйл болгож өгөөрэй л гэж хүсье дээ.